Сайн байцгаана үзэгчдээ, өндөр хаан мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн шинэ мэдээлэлд анхаарлаа тулна. Эхний мэдээ. Мэргэжлийн нэлтийн ерөнхий газрын Баталсан 0182 дугаар албан даалгаврын дагуу Хинтээ аймгийн мэргэжлийн нэлтийн газраас хэрлэн сумд үйл ажиллагаа явуулдаг махны талгааны үйлдвэрүүдэд хянаш шалгалт хийж байна. Шалгалтын дүн эх 7 хоногт гарах юм. Хинтээ аймгийн мэргэжлийн хяналтын газраас махны талгааны цэг махны үйлдвэрүүдэд эрчимтэй шалгалтыг хийж байна. Хэрлэн сумын тухайд Хинтээ өгөөмөр хүлээгүй ундрах, Моммит, Монами мид, Мах экспорт, Чингис органик, Хэрлэн экспресс гэсэн компаниудад хянаж шалгалтыг хийж байна. Шалгалтанд хамрагдаж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдээс дараах хэрэг авсан юм а. За манайх мах эхлэн боловсруулах үйлдвэр махны зойр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ мэргэжлийн хяналтаас болохоор манайхыг ер нь ийм төлөвлөгөөт шалгалт явж байна. Тэгээ тавигдах шаардлагууд нь бол ариун цэвэр тал, байгаль орчин, мал эмнэлэг, аж ахуй бүртгэл одоо тэр тус тусын юмнуудаа шалгаж байна л да. Тэгээ манайхаас бол яг бичиг баримтуудаа бүрдүүлээд тэгээд дутагдaltaй юм байвал тэрийг засаж залруулах, болж байгаа юм байвал шалгуулаад тэгээд дүгнэлт нь одоо гарах баг. За манайх яг ариун цэвэр тал дээр бас тэрийг сайн баримталж ажилладаг л гэж ойлгодог шүү дээ. Яг ойрын хугацаанд тэгээд болох байх байна. Тэгээд эконол гэдэг чинь яг тэрийг бол дэмжиж байгаль орчин талаас тэр харьцангуй дэмжиж тавьж байгаа. Хэрлэн сумын байгаль орчны газар юунаас засаг даргын юунаас баталгаажуулсан маршрут журмын дагуу бүх нэдлагааны цэгүүд тээврийн маршрутаа гаргаад төвлөрсөн цэг дээр аяж байгаа. Тэгээ тэрийг болохоор яг нөхөө ухаад тусдаа нөхөө ухаад тэрийг дараа нөхөн сэргийх маягаар явж байгаа. Танах хэрэг. Шалгалтаар аж ахуйн нэгжүүд гарлын үслийн гэрчилгээ болон орчны ариун цэвэрт ягштал анхаарч байгаа боловч бүртгэл хөтлөлт хангалтгүй. Хог хаягдлын чиглэлээр огт анхаардаггүй. Зарим аж ахуйн нэгж малын эмчгүй зэрэг зөрчил дутагдлууд гарсан тул тухай бүрд нь анхаарал өгч улсын байцаагчийн мэдэгдэл хугацаатай үүрэг өгч ажиллаж байна. Манай мэргэжлийн хяналтын газраас бол одоо нэлээд олон бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт хийж байна. За энэ маань бол бас бид нар хяналт шалгалтыг бол заавал удирдамжтай хийгдэг. За мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан 0182 удирдамжийн хүрээнд за тэгээд холбогдох чиглэлийн байцаагч нар байгаль орчин, эрүүл ахуй, хүнсний чанар стандарт, за тэгээд газрын харилцаа, эрчим хүч, барилга гэх мэтчлэн одоо олон бүрэлдэхүүнтэйгээр орж байгаа. За яагаад бид нар энэ олон бүрэлдэхүүнтэй орж байгааг бол одоо бүх чиглэлээрээ энэ одоо мах эхлэн боловсруулах, мал төхөөрөх үйл ажиллагаануудад цогцоор хяналт шалгалтыг ер нь хийж байна. За одоо бид нар энэ хяналт шалгалтынхаа явцад бол бас одоо иргэдээс маань бас санал гомдол байдаг, өнөртөх тийм ээ. Одоо өнөртэй байна, тийм байна гэдэг бид ярьдаг. Тэрнтэй холбоотой бид нар бас энэ нөгөө ахын одоо бохирдол тийм ээ, хөрсний бохирдлоос урсан сэргийлэх гол нь одоо энэ одоо засгийн газраас бас яригдж байгаа асуудал нөхөн жорлонгуудыг ер нь болио тийм ээ, эконолтой болох талыг одоо даруй энэ хугацаанд энэ удирдамжтай шалгалтын хугацаанд биелүүлэх тийм гол зорилго бас тавьж байна. Мөн одоо угаалга цэвэрлэгээ халдваргүйтгэлийн асуудал дээр бас одоо энэ дулааны улирал ирж байна. Үүнтэй холбоотой одоо тийм ээ, угаасаа өнөр танаар ихсээд ирэх энэ үед бол одоо чанарын шаардлага хангасан халдваргүйтгэлийн бодисуудыг одоо шат амжилга бүртээ одоо ямар хэрэглэх заавар журам стандарт гэдэг тэр дагуугаа одоо хэрэглэх талын ямиг бол нэлээд одоо төлхөө бас тавьж байна. За хүнс одоо махан бүтээгдэхүүн болон махтан дээрээ бол бас мал эмнэлгийнхаа лаборатори шинжилгээнүүдийг өгөх тийм ээ. Тийм талын ажлууд хийгдэж байна. За манай газрын харилцааны асуудал дээр бас газрын одоо олголт тийм ээ, энэ хэмжээ нь одоо энэ газар олголтын асуудал дээр бас хяналт хийж байна. За тэгээд хяналт шалгалт бол бид нар бас ингэж явж байна. Одоо энэ удирдамжуулах харуун. Тэгэхээр бид нар бол төрийн хяналт шалгалтынхаа тухай хуулиар бас хяналт шалгалтаа хийгээ явж байгаа учраас эцэслэн бас дүн мэдээ бол гараагүй байна. Анх удаа явж байгаа бол биш шүү дээ. Одоо байнгын одоо энэ мах эхлэн боловсруулах үйлдвэрлэлүүд нь мал нядалгааны газруудаар одоо эрсдэлтэй олон зүйлүүдийг бас бид нар өмнөх шалгалтуудын явцад арилгах одоо энэ ажлын байрнаас ахуулаад дээрэс нь одоо хашаа хороо одоо мал авчраад байршуулдаг хашаа хорооны хүртэл одоо
бууцаараа байхад бид нар цемэнтлүүлэх ажил ч гэх юм уу, гадна хөрсний бохирдол үүссэн хог хаягдлуудыг нь тулшилд арчлуулах. За тэгээ одоо тээвэрлэх асуудал дээр ч гэх юм уу, одоо энэ тээврийн хэрэгслүүд нь битүүмжилгүй байсныг нь битүүмжилтэй болгох ч гэх юм уу, ийм илэрсэн төвчлүүдийг бол өмнө нь бол нэлээд сайрлахад асуудлуудыг шийдэж явдаг. Одоо энэ шалгалтын явцад бол бид нар бас газар дээр нь арилгах зөрчлүүдийг одоо арилгаж байна, тийм ээ. Цаашид одоо урт хугацааны хувьд хийх, тийм ээ, томоохон ажлуудыг шийдэх асуудал дээр бид нар бол өөрснийхөө зүгээс одоо албан шаардлага юмнуудаа өгөх, бас өөр ямар арга хэмжээнүүд байдгийг тэр арга хэмжээнүүдээ хэрэгжүүлээд явна. Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг эдгээр махны ялгааны үйлдвэрүүд бүгд нүхэн жорлонтой байдаг. Үүнийг энэхүү хяналт шалгалтаар нэг бүр цэгцэлж, нэгэн яралтай эко жорлонтой болох шаардлагыг тавьж байна. Тунгуудахгүй энэхүү хяналт шалгалтын мөрөөр дахин хяналт тавьж, зөрчил дутагдлыг зас залруулах, цаашлаад бойны хог хаягдал, арьс нэхний хаягдлыг цэгцлэхээр төлөвлөсөн байна. Дараагийн мэдээ, Хинтээ аймгийн Гашир сумд улсын төсөв болоод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нэлээд бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөөр байна. Үүний нэг нь тус сумд улсын төсвийг хөрөнгө оруулалтаар 300 хүний суудалтай 2 тэрбум төгрөгөөр шинэ соёлын төвийн барилгын ажил хийгдэж байгаа юм. Энэ мэтчлэн олон барилга байгууламж бүтээн байгуулалтын ажлууд хэрхэн хийгдэж байгааг дараах сурвалжлагаас хүлээн авна. Хинтээ аймгийн Гашир сум нь 1931 онд байгуулагдсан 2257 хүн амтай аймгийн төвөөсөө 140 км зайд орших буйдхан сум. Энэ сумын хувьд энэ онд Хинтээ аймгийн сумдуудаас хамгийн их төсвийг татаж чадсан бүтээн байгуулалт өрнөх сумдын нэгт багтаж байгаа юм. Мөн тус сум улсын төсвийн болоод орон нутгийн хөгжлийн сангийн төсвөө орон нутгийнхаа хөгжил дэвшил өнгө төрхөнд үр дүнтэй зарцуулж байгаа сумдын нэг гэж хэлэхэд болох юм. Учир нь Гашир суманд өнгөрөх он болоод энэ онд нэлээдгүй барилга байгууламж бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж өрнөсөөр байгаа гэдгийг сумын удирдлагууд хэлж байлаа. За өнгөрсөн онод бол ерөнхийдөө орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хөрөнгөөр одоо өнөөдөр 150 сая төгрөгийн өртөгтэйгээр одоо цэнгэлт хөрөөлөн буюу наадмын талбайныхаа одоо нээлтийг хийгээд явж байна. Энэ маань бол одоо орон нутгийн хөгжлийн сангаар хөрөнгө оруулалтаар өргөцсөн. Мөн өнгөрсөн онд Баянбаатарлуугийн мэдээлэл сурчлагын төв багийн төв маань баригдаад одоо бас ашиглалтанд орцсон. За сүмийн хадандаа аялал жуулчлалын бүс болох тал дээр ажиллаж байна. Эндээ бас жижигхэн хэмжээний бас амралтын бааз байгуулан одоо бас үйл ажиллагааг бол эхлүүлээ явуулж байгаа. Энэ маань бол одоо орон нутгийн хөгжлийн сангаар бол 2021 онд бол бас манай сумд харьцангуй өндөр одоо бас өртөг орж ирсэн 670 сая төгрөгийн төсөв өртөг орж ирсэн орон нутгийн хөгжлийн сангаар. За энэ жил бол одоо 150 сая төгрөгийн өртөгтэй бас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Эннийхээ өрөөнд сангийн талай багийнхаа одоо мэдээлэл сурчлага мөний төв буюу бас багийн төвийг бас шинжилэн барьж байна. Гэх мэтлэн одоо халуун бас бүтээн байгуулалт бол 100 жилийн сумынхаа 100 жилийг огтаад одоо бүтээн байгуулалт бол Гашир сумд маань нэлээдгүй өрнсөн ажил өрнсөн энэ зам бол одоо бас нэлээд ажил ихтэй байна. Мөн Гашир сум нь жишг сум болох зорилтыг тавин Монгол улсын засгийн газраас 4 тэрбумын дэмжлэг хөрөнгө оруулалтыг авсан юм. Тус сумд жишг сумын хүрээнд цэвэр бохирын шугам гэр хорооллын эко дахин төлөвлөлт цэвэрлэх байгууламж зэрэг томоохон ажлууд өрнөсөөр байна. Ингэснээр нутгийн иргэдийн хувьд орон нутагта ая духтай амьдрах боломж нөхцөл бүрдэж байгаа юм. За ерөнхийдөө бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр жишг сумын бүтээн байгуулалтууд бол өрнөж байна. За энэ маань нэг жишээ бол одоо цэвэрлэх байгууламж болоод халуун дулаан бохир цэврийн шугамууд тавигдаад за мөн одоо цэцэрлэх төрөлөн за баруун голд маань гүүр гих жишээний нэлээдгүй бас олон бүтээн байгуулалт өрнөж байна. За хоёр давхар бас соёлын төв маань одоо баригдаад одоо 50-60% гүйцэтгэлтэй явж байна. За энэ жилийн үед бол одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бас 2 тэрбум төгрөгийн өртөгтэй 20 ортой 2 давхар ортой эрүүл мэндийн төв маань одоо бас баригдж эхэлж байна. Өнөөдрийн байдлаар бол 2 хоногт одоо суурай тавиад эхэлсэн. Мандал Construction гэдэг компани шалгараад одоо үйл ажиллагаагаа эхлэе явж байна. Улсын хурлын гишүүн Идэрбат гишүүний одоо дамжлагтайгаар одоо Баянбаатарлуу гт маань одоо Юнитлийн сүлжээ одоо 8 сард маань одоо ашиглалтанд орох гэж байгаа. За мөн өнгөрсөн онд Жаргалан тогт Юнитлийн сүлжээ бол бас тавигдсан. Хойд Баянбаатарлуу гт одоо тавигдсанараа одоо хойд 3 сум болон 3 баг болон малчид ард иргэдээ бол одоо өрн албаны
сүлжээгээр бол бүрэн хангах юм аа. Аливаа хөрөнгө оруулалт төсвийн мөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалт энэ мэт үр ашигтай сум орон нутгийн өнгө төрх нь нэмэр болохоос ард иргэд рүүгээ чиглэсэн зарцуулагдж чадвал тухайн сумд том хөрөнгө оруулалт болдгийн жишээг нэг талаараа эндээс харж болох юм а. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалтыг нутгийн иргэдээс авсан санал асуулгын үндсэн дээр барьж байгаа бол бусад улсын төсвөр хийгдэж байгаа ажлууд болох эмнэлэг, соёлын төв, нутгийн удирдлагын ордон зэрэг нь олон жилийн дараа шинжилэн өргөжин баригдаж байгаа байлээ. Мэдээ Хинтээ аймаг дахь цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр үргэлжилж байна. Улсын хэмжээнд төдийгүй Хинтээ аймгийн хэмжээнд залилах гэмтэрийг ихсэх хандлагатай байна. Тиймээс Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас дараах мэдээллийг иргэдтэй хүргүүлж байна. Монгол улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар залилах гэмтэрийг 5523 бүртгэгдэж Хинтээ аймгийн хэмжээнд 41 бүртгэгдсэн байна. Үүнээс өмнөх оныхтой харьцуулаад үзэхэд энэ төрлийн гэмтэрийг ихсэх хандлагатай байгаа юм. Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд залилах гэмтэргийн арга хэлбэр өөрчлөгдөж цахим орчинд уг гэмтэрийг үйлдэх явдал ихээр гарах болсон. За Монгол улсад 2012 онд залилах гэмтэрэг нь 1098 гэмтэрэг бүртгэгдсэн. Нийт гэмтэргийн 5% эзэлжсэн бол 2022 оны эхний 5 сарын байдлаар 5523 бүртгэгдсэн. Нийт гэмтэргийн 32.8% эзэлжээ. Инхээр Монголд цааш залилах гэмтэрэг бол одоо өсөн нэмэх хандлагатай байна. За залилах гэмтэрэг Хинтээ аймгийн хэмжээнд ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ гэх юм бол одоо 2019 онд нийт 19 гэмтэрэг бүртгэгдсэн. За 2022 оны эхний 5 сарын байдлаар за 43 гэмтэрэг бүртгэгдсэн. За 22 гэмтэргээр буюу 2.1 дахин өссөн юм. За залилах гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр та бүхэнд нэг хэдэн жишээг одоо танилцуулъя. За орон сууцны зээлтэй холбогдсон асуудлаар түрээсийн орон сууцнд хамрагдах одоо нийслэлийн орон сууцны корпорац төрийн орон сууцны корпорацтай холбогдсон тэрхүү корпорацид ажилтдаг мэрэгчлэлтэн байна. За өргө толгойлсон эмэгтэйчүүдэд төрийн зээл өрхийн орлого бага иргэдэд одоо төрөөсийн орон сууцад хамруулна, хөнгөлтөө орон сууцнд амьдруулна гэх жишээтэйгээр одоо зарыг байршуулна гэж залилах гэмтэрэгд бас тохирдог. За хоёрдугаарт нь түрээсийн. За түрээс нь яаж ямар байдлаар илэрдгийг бол нэгдүгээрт одоо их хэмжээний мөнгө зээлэхэд за хүүнд нь одоо орон сууцыг 1 жилийн хугацаанд өнгөө суулгах гэдэг юм уу. Тухайн залилыг тийштгэхэд нь болохоор тухайн этгээдээс авсан залилсан мөнгийнхөө нийт орон сууцыг бол 3 сараар мөн 2 сараар түрээсэлсэн байдаг. За ингээд иргэн бол тухайн үедээ залилуулсан гэдгийг бол мэддэггүй. Энэ бусны дараа бол одоо залилуулсан гэдгийг мэддэг ийм тохиолдол байдаг. Мөн офис түрээслэн өндөр үнэтэй түрээсээ явагдана гэдэг асуудал байдаг. 3 дугаарт одоо тоног төхөөрөмж барилгын салбарт их хөгжлөн үлдэгдэг. За энэ барилгын болон хөдөө аж ахуйн газар тариалангийн тоног төхөөрөмжийг түрээсээр хэлнэ. За барилгын пуум, за сапууд энийг бол одоо түрээслээ ингэж гэрээгээр халахвчлан одоо төөрөгдөлд оруулаад залилаад тухайн залилсан эзүүлийг одоо бусдад давхар түрээслэх худалдан борлуулж явах ийм жишээтэй гардаг байна. За 3 дугаарт нь бол одоо халамжийн холбогдсон залилан байдаг. За олон нийтэд өнөөдөр цахим сүлжээд нэлээдгүй олон одоо өвчтөй зовлонтой хүмүүсүүд бас хандив тусламжийг өгдөг. Энэхүү байдлуудыг одоо бусдын зураг, шеэр постыг ашиглаж одоо дансаа оруулаж этгээдүүд нь одоо залилах гэмтэргүүдийг бас үйлддэг байгаа. За Улаанбаатар хотод одоо энэ төрлийн гэмтэргэд одоо нийт 280 сая төгрөгийн хохирол учирсан одоо эмэргийг бас илрүүлэн юм шалгаж байгаа жишээтэй байдаг. За хоёрдугаарт нь бол одоо цахим орчинд одоо та азтан боллоо гэдэг. Азтан боллоо. Энэ гар утас эзүүлэр шагнадлаа. За тухайн шагнасан азтан болсон эзүүлийнхаа тодорхой 1-10% урьдчилж энэ даасанд хийх шаардлагатай ч байна. Ийм байдлуудаар одоо иргэдийг залилах тохиолдлууд нэлээдгүй гардаг. Цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаа гэмтэргүүдийн дийлэнх хувь нь зартай холбоотой залилах гэмтэрэг эзэлж байна. Иргэд цахим орчинд хувийн мэдээлэлээ олон нийтэд нээлттэй тавих, мөн цахим сүлжээгээр явагдаж буй их сурвалжинд тодорхойгүй мэдээлэлд нихуртай хандаагүйгээс болж залилангийн гэмтэрхийг хохирож болох тохиолдлууд их гарах болжээ. Тиймээс уг гэмтэргээс урьдчилан сэргийлэх үүднээс Хинтээ аймаг дахь цагдаагийн газраас иргэдэд дараах мэдээллийг өглөө. Сүүлийн 19-оос 2020 онд бас дэлхийн нийтэд цар тахал нүрсэнтэй холбогдуулсан залилангийн гэмтэрэг маань ерөнхийдөө бол
иргэд одоо цахим гүйлгээхтэй холбогдуулж цахим хэлбэр рүү нэлээдгүй шилжсэн байдаг. Хинтээ аймгийн хэмжээнд бол одоо өнгөрсөн 21 онд бол одоо нийт 19 гэмтэрэг бүртгэгдсэн байдаг. За энэ оны эхний 5 сарын байдлаар бол одоо нийтдээ 42 гэмтэрэг бүртгэгдсэн. 22 нэгжээр буюу одоо 2.1 дахин өссөн байна. За Хинтээ аймагт үйлдэгдэж байгаа нийт цахим гэмтэргийн дийлэнх хувийг бол одоо бас цахим орчинтой бас холбогдсон гэмтэргүүд нэлээдгүй эзэлж байгаа. За энэ дээр нөгөө бараа материал болон мал ахуйтай холбогдсон асуудлаар зартай холбогдсон юм залилах гэмтэргүүл дийлэнх хувийг эзэлж байгаа. За ингээд иргэд та бүхнийгаа залилах гэмтэргэд өртөж хохирохгүй байханд бол цахим орчинд явагдаж байгаа мэдээлэл постерыг нягтлж шалгаач. Энэ оруулж байгаа хаяг маань үнэн бодиттой хэсэг тухайн оруулсан компани бүртгэлтэй хэсэг. Энэ иргэд маань одоо үн зөв мэдээлэл оруулж байгаас өмнө явсан түүх холбогдох юмнуудыг бас нягтлж шалгаач гэж хүсэж байна. Мөн та гадаад орныг зорхиж байгаа бол тухайн улсын эрчим сайд холбогдох консулын газруудад очиж визийг зөвхөн өөрөө очиж мэдүүлнэ гэдгийг бас та бүхэн анхаараасай. Залилах гэмтэргийн нийт гэмтэргүүдээс 11.6%-ийг эзэлж улсын хэмжээнд жил дунджаар 32%-аар өсөж байна. Санхүү мөнгөний холбоотой гүйлгээ хийх гэж байгаа бол иргэн та заавал өмнө шалган нягтлж гүйлгээ хийж өөрийгөө өчирч болох эрсдлээс хамгаалаарай. Өндөр мэдээллийн хөтөлбөрт хамт байсан та бүхэнд баярлалаа. Оройг аятухтай сайхан өнгөрүүлээрэй.